Jamramen dursoodna. Ja aalan hurten unno gariktan tuurijuude. Ja aalan hurten uun. Бэсэл хойд хөвч тодлож хим тогтворжоолож оюун санааны хүчийг хаммахта төрөнд нь дайчлан сурахыг эрхэмлэх учиртай. Я хүний хэмлийг хөгийг хөгж авахаг дайчлах хөгж авахаа тогтох хөгж авахаа химэн зарцуулан дуусгах шавхрах хөгж авахаа гэж гурван хуваана. За энэ гурав дээр өөрийгөө хуваарлаж чадсан хүнийг эзэн бий гэж хэлдэг. За хоолон хүртний бясалгын гол зорилго бол эзэн биеийг бүтээх. За тэгвэл эзэн бие дээр 7 биет гэж ухамсарлавч нэгж болгоноор хөхөөлөх нь чухал юм. Үүнээс охиныхон сүнс буюу гүн сүнсэн туршлага зүүн гэдгийг ухамсарлах учиртай. Чиний сүнсээ хоровоод хэдэн удаад амин биеийн тээлтэй байна төдий чиннэ зүүн хурцыг мэдрэнэ. Харин зөнтөө ам биеийн тээлтэй бол төдий чиннэ зүүн бүдэгтэй бөгөөд бүү атаарах. Бусдын чадамж чамд ховлогдохгүй арга гарц үгүй. Тэгэхээр хүмүүний өндөр зүүн олон төрөлтөд сүнст байна. Хүний торгон зүүн цөөн төрөлтөд сүнсэнд байна. Тэгвэл торгон зүүн гэж юу вэ? Энэ торгон зүүнтний онцлог юу вэ? Гэдгийг ухах учиртай. Цөөн төрөлтөд хүмүүнэ гайхширхад зүн хөдөлдөг. Олон төрөлтөд сүнс бол үйллийн чадхад зүн хөдөлдөг. Онцлог тойл хоёр шинж бий гэдгийг ухамсарл. Эндээс өөрийнхөө сүнсний төвөөр бясалгал хоёр сална. Торгон зөнгийн буюу цүрэг хэмэн дээр зүн хуцтай хүүхдүүд нэг бүлхэн болж харин өвгөр сүнстэй буюу туршлага өндөртэй сүнс нь үйлдэлийн чадал хөөж хоёр бүхэл болж байж энд хоолон хүрдний бясалгал мөн чанаран олдог. Аль төрөл болохон ойлго. Жимэх гайхширх үед илүүтэй. Аюул осол чиний ам биеийн бүрэн бүтэн байдал хим мэдрэхүйн тайлал нууцын шинжид зүн чин хөдлөж байвал чи торгон сүнстэн буюу сүнсний туршлага баг хэмэнд мэдрэг харин үйлдэлд буюу энийг хийвэл яах вэ? Тэрийг хийвэл яах вэ? Буюу эерэг хэмэндээ зүн чин хурц байдаг бол чи өндөр туршлагатай сүнс олон төрөлттэй. Тэгвэл энэ дээр оюуны сүнс хэрхүйгээ удирдах ёстой. За ингэж хоёр бүлэг болгоод хичээл цаашаагаан хоолон хүрдэн дээр хоёр салж байгаа гэдгийг ухамсарлаа.
За тэгвэл өндөр сүнстэнд торгон зүүн хэрэгтэй юу? Эсвэл торгон зүүндэн үйлдэлийн чадамжинд зөнд орох боломжтой юу? Энэ чи нэгэн төрөлтөөс бүхий амьдралын нууцад нэвчихгүй учраас боломжийн хязгаарлалт бий. Зүгээр л онцлогоо сүнснээс давтамжийг хүлээн зөвшөөрсөн зүй. Ухамжтай юу? Тиймээс эерэг хэмтийн зөнтөн, сөрөг хэмтийн зөнтөн гэж хоёр хуваагаад амьд байх үедээ хангалттай торгон мэдрэмжтэй сүнсний туршлагатай хүмүүн мэдээлэлд шунах хэв шинжтэйгээр амьдарч турших, үйлдэх, зориглох үйлдэлээ чиглүүлэх нь зүй. Харин сүнсний туршлага хангалттай болоод үйлдэлийн зөнтөн болчихсон бол сүнсний сэрхүү илүү чиглэсэн зүй. Гэдгээ маш ухамсарлаж бясалгалан хоёр бүлэг болгож задлаарай өрсөд байна. За тэгээд хоолон хүрдэн дээр энэ хүргээд хоёр бүлэг хүргээд ерөнхийдөө зогсоно. Төрлөөн ойлгож мэдснээс хойш сүнсний сэрхүү хөөцөлдөх үү, зоригийн гал хөөцөлдөх үү гэдгийг өөртөө чиглэл болгож чадах юм бол зүрхэн хүрдлүүгээ бясалгаж болно. Одоо замаа салгана гэсэн үг. Эрчим замаа. Өөрийнхөө онцлогийг ойлгоно. За эндээс буцаа зүрхэн хүрдэн дээрээс нэгдмэл хэмтэйгээр бясалгана. За амсгий.